9 болон 12 дугаар ангийн улсын шалгалтанд зориулаад за мөн эсэлтийн ерхий шалгалтанд зориулаад энгийн боловч бас онлын хэмжээний тайлбар хийхээр даалгавруудыг хийж байна. За нэгдүгээр бодлого энэ бол жишг даалгавар байгаа улсын шалгалтын. За тэгээд чулуун мод хөвөн 3 газраас ижил өндөртөг өгсөн байсан. За тэгээ эндээс энэ хөвөнгийн масс хамгийн их юм байна. Чулууны масс хамгийн бага юм байна. Тэгвэл аль биеийн потенциал энерги нь их вэ гэсэн байна. За эндээс ингээд үзэх юм бол за энийг тайлбарлахаас өмнө бүгдээрээ энергийн тухайд нэг жоохон ойлголт авчи. За энэ 100 г масстай энэ ачиг ингээд энэнд зүүгээд бүрсэн зүйлээ за энэ тэгээд тэнцвэр тогтцол энд энэ кинетик энерги за тэгээд энэ потенциал энерги нь юу гэдэг юм аа скудомте за одоо туршилтаа эхлэе. За энийг ингээд энэ дэлхий дээр зүгэд орхлоо. За ингээд тэнцвэр тогтцол энд эдгээрийн энэ энерги өөрчлөгдөж байгааг ингээд та бүхэн харж байна. За энэ савлаад байхад потенциал ба кинетик энергийн хэмжээ өөрчлөгдөж байгааг харж байна та бүхэн. За мөн одоо хэвтэж чиглэлд. За энэ анимашн үзье бүгдээрээ. За энэ анимашнд томсгодог юм хаашаарч байна. За потенциал энерги, кинетик энерги, потенциал энерги, бүх энерги за хөдөлгөөн хийгдсэн хугацаа гэсэн дараалалаар байна. За ингэхлээр за хугацааны эхний эгшинд одоо харъя. За 5 м зам явна. Тэгээ энэ бол 10 м/сек хурдтайгаар хөдлөх нь байна. За тэгээ эдгээр биеүүдийн масс нь ижил байх нэ. За кинетик энерги ингээ энэний хурд бол багасаад хад кинетик энерги багасж байна. За нийт энергийн хэмжээ бол хэвээрээ байна. Харин энэ потенциал энергийн хувьд бол энд ингээд өөрчлөлт өгөхгүй байгааг та бүхэн харж байгаа. За яагаад вэ гэхлээр энэ чинь хэвтээ тэмцэлтээр явж байгаа. Газрын гадаргаас дэш өргөгдсөн өндрийн хэмжээ нь өөрчлөгдөхгүй байгаа. Түүнтэй холбоотой. За тэгээ энэ гур бол 10 м/сек, 20 м/сек, энэ 30 м/сек-ээр явж байна. Гэт удаашрсаар агаад кинетик энерги нь багасаад зарцуулсан хугацаа энд явж байна. За ингээд даалгавар руугаа оръё. За ингэхлээр эдгээрийн масс нь тэнцүү учраас ерөөсө потенциал энерги нь энэ тохиолдолд өндрөөс хамаарах гэсэн ийм хамаарлыг бид олж харж байгаа. 12 дугаар анги юу ч гэсэн ер нь ингэж хариулна. Тэгэхээр энэ тохиолдолд масс ихтэй биеийнх нь потенциал энерги бол хамгийн их байх болно гэж. За 2 дугаар даалгавар. За 3 хүүхдээ. Гуруулаа юу байсан юм бэ нэ? Масс нь өөр юм бэ. Тэгэд ижилхэн хурдтай алхаж байсан гэж.
За гурлаа хамт алхажсэн байж болно тийм ээ. Тэгвэл хин кинетик энерги гэхтэй юм бэ гэхлээр энэ хурд тогтмол за эдгээр бол энэ массаас энэ кинетик энерги бол шууд хамаарна. Тэгэхээр хамгийн их масстайгаар нь хэд юм байх нь болд байх нэ. За 3 дугаар даалгавар. Ижилхэн урттай, ижилхэн хаттай пүршийг харилцан адилгүй хүчээр түлхэснийг зурагт үзүүлэв. Аль пүрш их кинетик энергитэй болсон бэ гэж байна. За пүршний потенциал энерги бол Kx квадрат хуваах нь 2 гэсэн ийм томьёогоор бодогдно. Тэгэд энэний гаргалгааг бол сургалтанд хамрагдаж байгаа хүмүүстэй ярий. За тэгэд энэ пүршнүүдийн хат ижилхэн харилцан адилгүй хүчээр яасан. За тэгвэл бид энд Гокийн хууль гэсэн ойлголтыг бид нар орох ёстой. Тэгэхээр Гокийн хууль бол юу гэж яах вэ гэхээр за энэхэндээ одоохондоо ингэж бичиж К гүржих нь дельта x. К гүржих нь x байгаа. Тэгэхээр хүч их байхлаар суналт ивэх юм. Тийм учраас энд бол 3 дугаар пүрш нь илүү их кинетик энергитэй болно. Гаднаас үйлчилж байгаа хүч нь их учраас. За энгийн боловч энэ бол ингээд өөрхөн онлын хувьд чи эдгээрийг хариулж өгвөл их зүгээр. За ижил өндөр чулуу тоосох 2 байв гэж. За тэгэхээр энэ хоёр нектар ялгаатай. Чулууны масс тоосохтны массаас 2 дахин их юм байна гэж. Чулуу ба тоосохны потенциал энергийн харьцаа болно гэж. За тэгвэл энэ томьёогоор бид нар чулуу ба тоосох хоёуланд нь биччихнэ энэ томьёогоор. За тэгээд ирэхлээр нөгөө эндээс А шууд нь тэнцүү хүндийн хүчний хурдтгал тэнцүү гагцгүй энэ хоёр массаар ялгаатай юм байна. Тэгэхээр энэ тохиолдолд потенциал энерги нь массаас шууд хамаарах юм байна. Тэгвэл масс ихтэй потенциал энерги ихтэй. За тэгээд эндээс энэ чулуу тоосох гэсэн юм биш тийм ээ. Тэгвэл чулууны потенциал энерги нь тоосхныхоос 2 дахин их байх нэ. За энэ налуу байна. За энэ налуу дээр бид за энийг үзье. Кинетик энерги, потенциал энерги, бүх энерги энэ хугацаа. За өндрөөс ирэхэд потенциал энерги хамгийн их байна. Яг энэ налуугийн оролд кинетик энерги их байгаа нь харагдаж байна. За хэвтээ хэсэгт энэ потенциал энерги өөрчлөгдөхгүй байгааг сайн хараарай. Хэсэгт ирсэн одоо энийг сайн хараарай. За тэгвэл одоо эндээс ингээд харахад потенциал энерги хамгийн их утгатай цэг аль вэ гэхээр энэ болно. За ингээд цааш нь хэрвээ цахим мөчөлд оролцохыг хүсвэл ингээд энэ бол 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд стандартын хэмжээнд байгаа. Энэ гэхдээ энэ бол 12 дугаар ангийн жишг даалгавар. 12 дугаар ангийн механик ажил чадал бол суур боловсролынхаар хангалттай үнэлэгддэг байгаа. За ингээд хамтран ажиллахыг хүсвэл онлайн хичээлд хамрагдаарай.